нэг жижиг юм чинь одоо яаж ажиллах юм бол камер гээд байгаа ш. Тэгээд одоо бичлэг хийж эхэлсэн юм болов. Яа юуны тухайн дүрхгүй 2 хоног зараад авцсан байдаг. Одоо ичидийн үзэндээ энэ 100. Бичлэг хийгээд эхэлсэн юм байна. Эхэлчихэж энэ улаан зураа секунд гүгээд байх шиг. За ингээд юу вэ? Далиц юм уу? Үгүй ээ, ийшээгээд гэлжиж. Ингээд бишээ би толгоогоо дагуулад байгаа юм байна. Тийм байна. Юу вэ энэ? Ингээд за одоо ингээд юу лээ. Ойр бичлэг хийгээгүй яаж мэдлэгээ мартцсан юм шүү дээ. За юу вэ? Юунд ампчаа вэ? За юу вэ? Сандаг болчлоо. Юу гэж мэдлдэг вүлээ? Юу байцгаана? Биш ээ, юу байцгаана чинь биш шүү дээ. Юу гэдэг вүлээ? Чи мэдэн шүү дээ. Би яг яаж мэдлдэг вүлээ? Үгүй сонсонгүй дахиад хэлдэ. Тийш дээ. Яг мартсан. Чи амар сайн санаж байна. За минь сайн байцгаана уу тэгэхээр бүгдэнд нь сайхан зуны энийг өдрийн мэндийг хүргье. Тэгээ гадаач ёстой дулаараад ёстой гой байна. Гэтэ яг ойрд хаяада бороо ороод байгаа л да. Гэтэ энэ хамаагүй. Ёстой зуны амралт эхэлсэн маш гоё байгаа. Хөдөө гадаа гарыг халуун чулуу атгий. Тэгээд тахгүй. Гэтэ би угаасаа хөдөө байдаг л та. Тэгээд юуны өмнө намайг лавх сүрэн гэдэг би одоо 21 настай жирийн нэг малчин айлын залуу хүү. Гэтэ та нар намайг ихэнх нь хончин лавга гэдгээр маань маш сайн мэднэ. Гэтэ яаж явж байгаа хончин лавга болсон юм бэ гэдгийг ихэнх нь мэдэхгүй байх. Тийм учраас би энэ удаагийн бичлэгээр та бүхэнд яг яаж явж байгаад хончин лавга болсон тухайга ярьж өгөх болно. Тийм болохоор та нар маань бичлэгээ дуустал нь хамт байгаараа тэгээд намайг яаж явж байгаад хончин лавга болсныг мэдцгээе. Менчин хоньгу болгоогч хотоос илүү хөдөө минь надад илүү зөөгч. Тэгэхээр энэ бол хончин лавгагийн багнаас. Бачи та найруулагч буруу зургийг хурдан солиорой. Тэгэхээр энэ бол миний багнаас. Би багасаа морь унаж хөдөө өсөж хонь мал хариулдаг хөдөөний хүүхэд яг үндэ байгаагүй. Харин эсэргээрээ хотод төрж өссөн хотын сайхан царайлаг цагаан залуу байлаа. Энэ зургийг хараа л да. Гэтэл манайх нэг л өдөр Төв аймгийн Жарлан сумруу нүүснээр би хөдөөний хөрслөг бор банд болж хөөрсөн. Амар борлсон байгааз. Ер нь бол би багасаа зураг дуртай, бичлэг хийх сонирхолтой хүүхэд байлаа. Харин миний хийх дуртай зүйлс миний амьдралыг тэр чигтэн өөрчлөн гэж би ерөөсөө мэдээгүй. Яагаад гэвэл би YouTube дээр өөрийнхөө сонирхлоор энэ хөө YouTube сувгийг нээснээрээ. Өнөөдрийн зочноор хүүхдүүдийн шүтэн, үнэхэрийн absolute icon. За ингээд YouTube дээр 2 сарын 1-нд нээсэн ч гэсэндээ 144 мянган дагагчтай. Хончин лавга. За минь цаваа санаа. Тэр бид бүхэн 10 мянган даваач. Манай лавга маань сүүлийн үед YouTube сувгаараа нэлээд хөрөнгө гарч ирж байгаа. Тэгээд аимшигтай зүйлийн юм одоо болоод байна. Та нарт одоо харуулъя. Бэлдээрээ. 100 мянга. гэдэг байхгүй. Ер нь бол амар их шин одоо хончин лав. Өдөө. За энэ удаагийн видеон дээр бид нар одоо ютубер болох хончин лавгагийн гэрт нь одоо очих гэдэг холбоо барьсан. Тэгээд яг одоо явж байна. Тэгээд лавга ютубер лавгсрын таныг студид иржээ. За сайн байна уу? Сайн уу яг. Одоо чи Монголын бүр том од болчиход байна. Одоо чи 177 мянган сабскрайбер байна тийм. Манай хончин дүү ирсэн байна. За сайн уу? Лайв үзэлтийн чинь тог бүү нэмээд өгөх. Хамт сууж хань болох уу? Өөрийгөө малж чадахгүй яг шиг миний хон болох уу? Хин манай хончин лавгыг муулаад байгаа юм бэ? Оронд нь намайг муулаа. Ноо, чи юу байна? Хончин лавгыг үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе өглөө өдрөөр нь та. Нэг видеог нь үзсэн байхгүй. Бас нэг эхнийх нь өсөл нь 100 мянган сабскрайбер хүрэх, хоёр дахь өсөл нь YouTube чанал авах гэж байна. Энэ байдлаар нийт 36 YouTube байна. Энд тэгээд хончин лавгаа орж ирвэл яг бананы эсвэл хорлоо. Бананы эсвэл хончин лавга. Явах байна. Зөвхөн манай хабаа яа. Хүүе. Өдөр шоу entertainment талаас айгүй хөөрхөн хөвчлөлтэй фаны санагдсан. Triplex-ийн тайзан дээр хончин лавга. Хөдөөнөөс ирсэн юм уу? Ааруулж. Баярлалаа. Ямар гоё. Энэ өстө гоё билэг. Өнөөдөр авахаар хамгийн гоё билэг. Тэгэхээр ингэж л хончин лавга болсон юм да. Юу вэ хөөш? Чи яагаад ийм амар ойртцсон? Хашийн
Дүр солигдсон юм уу? За уучлаарай. Би дүр солигдсныг мэдгүй жоохон хөрчлөө. Жоохон камер минь хол тэгэхгүй бол үзэгчд жоохон муухай юм харагдаад дэшээ. Жоохон холоос гэдэг тох. За тэгэхээр би ингэж л хончин тавга болсон түүхтэй тэгээд энэ 1 жил гарны хугацаанд надтай цуг байсан нийт үзэгчдээ маш их баярлаа. Яагаад гэвэл та нар минь байгааг бол би энд ингэж сууж явахгүй. Учир нь та нар маань миний алдаа оноо болгонтой бүх цаг үед хамт байсан. Тийм болохоор би та бүхэнтэй улам илүү гой бичлэгүүдийг энэ 100 хүргэх болон тэрэнд санаа зовлтгүй заяа. Тэгээд 7 хоног болгоны яг энэ цаг мөчөд эргээд уулзвал Ихүүдээ. За ёстой уучлаарай манайхаа анхны анги болохоор нөгөө жоохон техникийн саатал гарчих шиг болоо. Тэгээд энэ удаагийн анги маань та нарт таалагдсан гэж найдаа. Тэгээд дараагийн ангиудыг үзхийг хүсэх юм бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд энэ олдож байгаа богино боломжийг ашиглаад хайртай шоу